Хүн ертөнц подкастыг үзэж сонсдог эрхэм та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэдчилье. Өнөөдөр мэдхүй нэвтрүүлэг сэтгэхгүй хэмээх сэдвээр үргэлжлүүлэн та бүхэндээ дээдс мэрэгдүүдийнхээ ном судраас сүхэн мөн тайлбар хүргэнэ. За сэтгэхгүй гэдэг маань бидний амьдралын хэм маяг түүнийг ерөнхийлөн томьёолон даган мөрдүүлэх ёс журмыг хариуцсан гэж хэлж товчхондоо хийж болох ийм төвшний төлөөлөл гэдгийг түрүүчийн ухамсарлахуй нэвтрүүлгээр дурдаад өнгөрлөө. Мэдээж дотоод ертөнцийн нэгэн төлөөлөл юм хойно түүнийг бид заавал эзэмших учиртай буюу түүний эзэн нь болох ёстой болдог. Тэгээд эзэн нь болно гэдэг маань өөрөө түүнийг задлаж, уудлаж, нээж, ил болгож гаргаж ирж байж сая түүнийг өөрийн мэдэлтэд авдаг ийм тогтолцоотой гэдгийг бид нар мэдэж авсан байгаа тийм ээ. За сэтгэхүйдээр одоо өдөр тутмын үйл ажиллагаа зангилагдаж байна. Нийгэм өөрөө сэтгэхүйн шууд өдөр тутмаар явагдаж байна гэдэг. Ингээд бүх зүйлийг одоо сэтгэхүйтэй ууж түүний шууд хараа хяналтанд дор явагдаж байна гэдгийг тайлбарлах бүрэн боломжтой. Хүүхэд наснаас эхлүүлээд ингээд тодорхой хэмжээнд өсөж өндийгөөд эцэгхийн ангараас гараад сургууль соёлын хүмүүжлэр ингээд нийгэм рүү алхаад очиж байгаа шүү дээ. Тэгэхэд л бидний одоо өглөө орноосоо босоод орондоо унтах хүртэлх бүх зүйл нь сэтгэхүйн тушаал зааварчилгааны дор явагддаг. Төдөн цагт босох ёстой. Тэгээд төдөн цаг гэхэд шиг сургууль дээр очсон байх ёстой хоцорч болохгүй. Энэ чинь сэтгэхүйн шууд өдөртөмж нийгмийг ерөнхийд нь барьчихсан байдаг гэсэн үг. Байдгийн жишээ ингэж харагдаж байгаа. Тэгээд цаашаа юу болдгоо? Бүхэл юм. За ингээд багш бол багш, сурагч бол сурагч. Хизээж сурагч багш шиг байж болохгүй. Энэ нь сэтгэхүйн таалал. Тэгээд бүх юм ингээд хэмжээ хязгаар цензуртэй явагдаж байгааг бид өөрсдийнхөө жишээн дээр олоод харчих болно. Ингээд нөгөө нийгэм сэтгэхүйн өдөртөмжөнд ор бий болсон юм болохоор нөгөө энэ нийгмийг авч явдаг энэ төр засгийн тогтолцоо нь өөрөө мөн сэтгэхүйн таалалдаар л болдог. Сэтгэхүйн таалалд орол энэ нөгөө сэтгэхүйн үргэлжилдэг байх нь шүү дээ. Тэрнээс сэтгэхүйдээ эзэн болсон хүн энэ төр засгийн удирддаг юм гоогт биш. Түрүүчийн нэвтрүүлгээр хэлээд өнгөрсөн дээр хүмүүн заяаныхаа хэрэг бүтээх тэр зоригдолтой хүн одоо нэг жаахан сэрэмжихээ аваад ингээ бусдыг харахад мөн их өрөвдөлтөй хэцүү харагддаг гэж. Гэхдээ тэдний төлөө тэдрийг аварч хамгаалдаг хүн болж ингэж өөрийгөө орхидгүй маа гэж тийм ээ. Өөрийгөө бол орхихгүй тэднийг төр зүр орхино гэсэн санаа юм байна.
Тэгэхээр одоо хүмүүс ингээд маш өрөвдөлтэй хэцүү ингээд дотоод ертөнцтэй эзлэгдсэн ингээд одоо өдөр хоногийг өнгөрөөх гэж одоо их л хэцүү харагдана. Одоо сэр цэхэрсэн хүнд бол яанда яана гэж хэлдэг гэдэг байгаа тийм ээ. Тэгэхэд бол тэр хүн дотоод ертөнцөө уудлаж таниад явж байгаа хүн болохоор өөрийнхөө л асуудал улам гүнзгий улам төгөлдржүүлэхийн төлөө дотоошоо гүн шумбдаг гэж байгаа. Яг тэрэн шиг ийм төрлийн буюу нэмсэрэн зэхэтэй хүмүүн заяагаа эрхэмлэж буй хүн болвол одоогийн нийгмийн тогтолцооны төр засгийн хэмжээний буюу нийгмийг удирдах хэмжээний ийм үйл хэрэг албан тушаал дээр хязгаарч очдоггүй. Юу ч амлсан гэнд бол яагаад ч очихгүй. Хэрэг очвол хүн нэг бүр дотоод ертөнцөө тань сугай гэсэн тушаал гаргаад одоо ингээл эхлэн шүү дээ. Та нарыг би удирдахгүй, та нар өөрсдөө удирднаа. Гэл эхлэн тэгэхээр нөгөө нийгэм чинь үй эн чинь бач ой та бууж та гэх ингээл болгочихсон шүү дээ. Нэг юм жишээ байдаг юм аа бас нэг яттай нэлээд нэг дэхэн үеийн нэг тийм гэгэнтэн багш бас нэг тийм урилгаар хааныхаа урилгаар нэг тийм албан зүтгэсэн тухай нэг баримт байдаг. Тэр бол нэг тийм одоо яг нөгөө сэтгэхүйн таалалд нийцэхгүй сэтгэхүйн эсрэг яваад байх учраас тэр болохгүй болчих юм учиртай л да. Тэгэхээр нөгөө нийгэм гэдэг маань өөрөө нэг юм бөөндөө амьдрахад хүмүүс бөөнөр байхдаа түүнийг бөөнөр байх тэр аргыг хэрэгжүүлж буй тэр сэтгэхүйн үйл ажиллагаа ухааны үйл хэрэг нь тэндэл юм. Тэр нь дотоод ертөнцийнхөө дотор л болдог зүйл гэсэн үг. Тэгээд нарийн юм яригадаад ингээд эн чинь өшөө нариасад ирэхээр нөгөө нийгэм гэдэг маань өөрөө тэр дотоод боловсролын төвөнд болвол зүгээр суралцах хичээл төдий хичээлийн нэгэн дасгал ажил төдийл болохоос биш. Тэр маань өөрөө хүний хөгжилтэй ямар ч хамаарлахгүй зүйл болж хуурсан байдаг. Тэгж хуурдаг. Тэгэхээр бид нөгөө олуулаа ингэж аж аргалтай сайн сайхан амьдрна гэдэг энэ арга маань бидний дотоод ертөнцийн дотор л болох ёстой үйл явдал болчиход байгаа. Тэгэхээр бид нар одоо бидний ярьж байгаа манай нэвтрүүлгийн үзэгч та бүхний хувьд болохоор сэрэмжсэхээ авсан ухамсарлаг оюунлаг ганц доод хөгжлөөр хөгжих дотоод хөгжилтөө илүү анхаарсан ийм хүн төрөлтнүүд байгаад байгаа юм. Тэгэхээр дотгошоогоо илүү их анхаарна гэхээс гадна талдаа бид нар тийм их анхаарлыг тавьдаггүй. Тэгэхээр нөгөө сэтгэхүйн бус сэтгэхүйн үл хамааралтай гэсэн юм хоёр төлийн хүн зэрэгцээд байж байна. Нэг нь болохоор сэр цэхэрсэн, нөгөө нь арай сэр цэхэрэг байна гэсэн хоёр хүний тухай ярьж байна. Энэ хоёр нь болохоор нэг нь нийгмийн хамааралтай байна. Хин нэгэн байна. Өнөөх нь хүн заяагаа эрхэмлсэн ийм ухамсарлаг нэгэн байна. Тэгэхээр одоо энэ нийгмийн тогтолцоо өдөр тутмын үйл ажиллагаа гэдэг нь өшөө цаашаа ингээд дэлгэрүүлээд бодох энэ эхлэл оршнол юм оршил яриаг л ярьж өгч шүү дээ. Ингээд та бүхэн дотроо мөн үнийг боловсруулад бодоод ингээд харьцуулаад ингээд ажиглаад ингээд харахаар аяндаа энийг ингээд тодорхой мэдээд тэгээд ойлгоод өөрийн болгоод авчих юм боломжтой.
Сэтгэхгүй бол болно болохгүй гэдгийг л маш хатуу баримталдаг гэсэн ерөнхийдөө ийм ойлголт нэм юм. Тэгэхээр яг нэг тийм нэг шоронд байгаа мэдрэмж төрдөг хүнд тэр шоронд байгаа мэдрэмж яагаад ингэ төрөөд байдгийг одоо нийгэм ч нөөрэ шорон юм биш үү гэд ингээл элдв янзын бодоод яриад байдаг. Энэ нөгөө мэдрэмж чинь угаасаа энэ сэтгүүгээс гарч ирээд байдаг. Тэгээд одоо энэ хууль цааз дүрм журм энэ бүхэн чинь сэтгүүгээс бий болдог учраас нөгөө болон болохгүй ингэн тэгнь бүх ингээд алхам тутамд нөхөлийн тушсан ийм байдал бий болоод ахаар хүмүүс бүр аягүй одоо жоохон нэг сэргийг маягийн хүмүүс нь болохоор ийм одоо бүх юм болохгүй би ямар шоронд байгаа мó гэд ингээд бухимдаад байдаг те. Энэ бүхэн чинь нөгөө сэтгүүтэй холбоотой байх нь сэтгүүн үйл ажиллагаа явагдаж байгаа нийгэм учраас бид нар энэ сэтгүүн энэ таалалд нийцсэн байдлаар харьцан өөрөөр аргагүй. Түүнийг сөрөн тэмцээд бид юу ч болохгүй гэсэн үг болж хувирдаг. Тэгтээ мэдээж тэмцээд аль болох энэ ахуй амжиргаа энэ ахуй соёлоо бид рүү улам дээшлүүлэх хөгжүүлэх юм байдлын төлөө тэмцээд яваад л байгаа л да. Тэгээд тэрнийх нь үр дүн гараад тодорхой хэмжээнд нийгэм ахуйн тогтолцоо маань сайжирсаар л байгаа. Энэ нь юу вэ гэхээр хүн угаасаа ухаанд амьтан ухаалаг төрөлтөн учраас тэр ухаанаа ашиглаад бид нар сайжруулалтыг хийж тэгж өөрсдийнхөө амжиргаа ахуйг дэвшлүүлээд явж явах юм боломжтой. Гэхдээ энэ нь бол хөгжил биш гэдэг байгаа тийм ээ. Гадна талд бол хөгжил явагддаг юм аа гэд. Тэгэхээр нийгэм дотор бол хөгждөггүй байх нь шүү дээ. Зөвхөн тэнд сайжруулалт тавтах төвн хойноос л хөгжилцсэн. Тэгээд тэр мөнх хүсн чанартай эвдэр чимгэрэл дахиад бий болгож босгоод тэгээд эвдэр чимгэрэл ингээл ийм жамын дагах үргэлжилсэн ийм эргэлдэх хөдлөө. За өнөөдөр чинь мэдхүү нэвтрүүлэг дээд мэрэгдүүдийнхаа номноос өгч харуул уншиж танилцуулга тайлбар өргөдөг. За энэ өнөөдрийн сонгож авсан ном нь мөнөө Агнестийн гигийн цувралын Тантрын дуудлага Сарахагийн хаан дуулал Ошо багшийн тайлбар гэсэн юм. Энэ номноос та бүхэндээ 10 дугаар бүлэг буюу өөрөөсөө бүү зүгт гэдэг энэ бүлгийг та бүхэндээ уншиж танилцуулаад тайлбараа өргөнө. За эхлээд Сарахагийн дуудлыг нь уншаад өгье. Баяр баясгаланд умбах тусам бэлгийн хараа улам тэлнэ. Энэ тэр аль нь ч ивэлтэй эгэрч тэмүүлвч өөрөөсөө зүгтхгүй. Ад жаргалын нахиа ургаж цог чавхлангийн навчс дэлгэрн хаашаач чиглэхгүй тэр цагт өгүүлшгүй амгалангийн үр боловсорноо. Хинч бай, хизээч бай, хаач байсан, юу ч хийсэн үүлийн чанар хоосон боловч үннийг ухаарахад ашиг тустай. Хорвоогийн шаварт дурлсан гахаа гэж хочилж намайг дуудсан ч яах вэ? Юунд ч автчихгүй мөн чанарыг юугаар хүлж баглах юм бэ? За ингээд Сараха маань ингээд дуугаа дуулсан байна. За түүнийг нь Ошо багш тайлан таниулжээ. Далд нууцыг сэтгэхүйн хүчээр тайлах аргагүй. Хэдийн мэдэх зүйлэл сэтгэхүй давтаж байдаг. Хуучин бодлын шин нийлэмжийг бүтээхээс биш үннийг шинээр нээдэггүй юм аа. Хүн үүндээ хуурддаг.
Хүний сэтгэхгүй бол энэ дэлхий дээрх хамгийн лут хуурман мэхлэгчээ. Тантар сэтгэхүйн хүрээнээс халин гардаг юм а. Тантрын эгзрүүд амраг хайрыг магтан дуулдаг нь учиртай. Амраг хайрын цэнгэл үнэмлэхүй ахуйн бэлэг тэмдэг болдог. Хайрын таашаал дундал сэтгэхүйн хүлээс хоромхон зуур алдардаг. Жирийн хүний хувьд сэтгэл үгүй төлөвт орох зорын ганц завшаа энэ юм а. Хөшиг нээгдэг шиг энэ хоромд бодит ахуй гэлба зэрвс чатууга харагддаг. Бусад үед сэтгэхүйн хийсвэр тайлбар дундаа л хэрэн тэнүүжилнэ. Тэр бүхэн шимгүй хоосон зүүд. Хүний ахуй үнэхээр нууцлаг. Гэхдээ үүнд хариулт байхгүй. Учир нь асуудал байхгүй. Нууцлаг байх, асуудал байх хоёр тун их ялгаатай. Нууцлаг бол оршихуйнх, асуудал бол сэтгэхүйнхээ. Сэтгэхүй нууцыг бүтээдэггүй болохоор шийдэж чадахгүй. Асуудлыг өөрөө зохиодог болохоор шийдэж чаднаа. Гэлээч эргэн тойрон орчлон ертөнц хүн өөрөө ч нууцлаг хэвээр үлддэг. Сэтгэхүй бол тун саяхны үзэгдэл. Орчлон ертөнц оюунгүйгээр өн удаан амьдарч ирсэн. Хүн төрлөختний түүхийг 24 цагт товчоолбол оюун сэтгэхүй ердөөл 2 секундын өмнө үүссэн гэж эрдэмтэд хэлдэг. 2 секундын настай сэтгэхүй юу шийдэж чадах вэ? Зуурхан дундуур орж ирсэн тэрээр эхлэлийг ч мэдэхгүй, төгсгөлийг ч ойлгохгүй. Нууцыг тайлхий гэж үнэхээр хүсч байвал сэтгэхүйн хүрээнээс хальж оршихуйд уусан нэгдэх учиртай. Энэ бол тантрын зам аа. За далд нууцыг сэтгэхүйн хүчээр тайлах аргагүй. Сэтгэхүй бол маш тодорхой байх ёстой. Тэгээд тэр зам мөрөн тодорхой зураад харагдаж явах ёстой. Дөрөвчийн нэвтрүүлгээр хэлсэн тийм ээ. Ингэж шаарддаг. Тийм л байхад сая тэр зөв гэж толгойд өгдөг буюу зөвшөөрлөө өгдөг гэсэн үг. Тэрнээс ан зөвшөөрлөө өгөхгүй. Хориглон цаатуулна. Хуульчлан цаазлна. Далд зүйлийг бол сэтгэхүйн хүчээр яагаад ч нээж чадахгүй. Ингэж тайлбараа эхэлж яана шогш. Хэдийнэ мэдэх зүйлэл сэтгэхүй давтаж байдаг. Энд чинь нэг хөгжил явагдаагүй байна. Нэг л тийм татлаг дадал зуршил энэ датуулахын нэг хил хэмжээнээс гарахгүй л гэсэн ийм санаа шүү дээ тийм ээ. Хэдийнэ мэдэх зүйлэл сэтгэхүй давтаж байдаг. Энд чинь нэг ийм л байх ёстой шүү дээ. Яхаар эн чинь ийм байх ёстой байхад ийм болж байгаа юм. Эсвэл энийг л мэднэ. Энийг л хэлнэ. Энийг л шаардна. Тэгэхээр нөгөө нийгмийн тогтолцоо, хүний үзэл баримтлал нь яг ийм л байдаг. Энэ сэтгэхүйдээр одоо хүний үзэл баримтлал гэдэг зүйл хүчтэй гарч ирдэг. Тогтдог. Тэгээд яг тэрийг яг үнэмшдэг, итгэдэг. Тэгэл тийм байх ёстой гэж ерөөж яагаад л том дуурайд л хашгираад ах юм л маягтай байдаг. Ягаад гэвэл тэр нь өөр нь тэр сэтгэхүйн тэр хүнд боловсруулаад өгчихсөн байгаа учраас тэр сэтгэхүйн дуудлагаар буюу сэтгэхүйн тушаалаар л тэр хүнд уугаж байгаа утсан хүүхэлтэй гэсэн үг байна.
Тэгэхээр сэр зэхээрээгүй хүнийг хүн гэж үзэхгүй байгаа учраас нь ерөөсөө л ийм учиртай. Тэг хуучин бодлын шин нийлэмжийг бүтээхээс биш үннийг шинээр нээдэггүй юм аа. Одоо үннийг бол сэтгэхүй бол танихгүй л дээ. Танихгүй гэсэн үг. Дан өнгөрсөн дээр байдаг. Тэгэл одоо хуучинсгийг л мэд. Тэгээд тэр хуучин юм аа давтан ярихаар мэднэ гэж. Үннийг мэдгүй тэр хуучинсаг гэж. Тэгэхээр бид хөгжих, бид урагшлах, дэвшин дээшлэх энэ боломж нь хаагдчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сэтгхүүтэйгээ бид учраа болохгүй бол бид хаагдсан байталд ордог. Тэгээд бид нар хаагдсан байдаг. Хэн нэгнүүд бүгд хаалттай байдаг. Шорончлогдсон байдаг. Энийг энд тодорхой ингээд үннийг шинээр нээдэггүй гэж хэлж өгч байна. Хуучин бодлын шин нийлэмжийг бүтээхээс биш. Одоо ингээд шинжлэгдэж сайжирж байгаа юм шиг боловч нөгөө л хуучин үжил баримтлал, нөгөө л хуучин дэг ёс, нөгөө л хуучин хууль дүрм. Тэгээд л нөгөө нураагаал дахиж бариад л байгаатай адилхан. Тэгээд шинжлэгдчихлээ. Ингэж хуурм эхлэн гэхээс биш огт үннийг нээдэггүй юм аа гэж. Үннийг шинээр нээхгүй юм боломжгүй гэж хэлж өгч байна. Хүн үүндээ хуурддаг. Тэгэхээр энд бол яг хоошоо өшгөн гэдгээр нь хэлж байгаа. Манай нэвтрүүлэг болохоор хэн нэгэн гэж тодтогч байгаа тийм ээ. Хэн нэгнүүд үүнд хуурддаг. Тэр хуучин бодлын шин нийлэмжийг бүтээж байгаа тэр шинчлэлд хуурддаг. Хэн хуурдаад байдгийг хэн нэгнүүд хуурддаг. Хүн болж амжаагүй ухамсарлаг бус мунхаг төлөвт буй хэн нэгнүүд хуурддаг. Хүний сэтгэхүй бол энэ дэлхий дээрх хамгийн луд хуурм эхлэгчээ. Хуурм эхлэх гэдэг бол одоо тэр үжил баримтлалын үнэн зөв. Тэр үжил баримтлал чинь үеэс үед байсан. Өв дээдсүүд чинь энэ үжил баримтлал дээр ингэж амьдарч ирсэн. Энэ нь болохоор ингээд нөгөө хуучин зүйлийн шин ойлголт болж гарч ирдэг. Тэгээд нөгөө хүний мөн чанарыг нь алдагдуулаад хэн нэгэн гэдэг тэр шоронд нь байлгах ийм тогтолцоо одоо нийгэм давмгаа өөрчилдөг гэсэн үг байна. Гэхдээ энэ нь байх ёстой болоод байж байгаа бид түүнээс суралцах гэж энд төрсөн байгаа ийм учиртай. Тэгэхээр нийгмийг өөрчлөх гэдэг нь сэрэмжлэх гэдэг хүний хийдэг ажил биш. Өөрийгөө өөрчлөх нь нийгмийг өөрчилж байгаатай дүүцгүйч тийм агуугаа том гайхамшигт үйл хэрэг болчихвол энийг л сайн ялгаж тэнүүн сайхан ойлгодог байх хэрэгтэй. Өөрчлөлт бол дотор явагдана. Өөрчлөлт бол гадна явагдахгүй нэ. Тэр бол сэтгэхүй хуурм эхлэлт байдаг юм аа гэдэг. Ашигч тодорхой хэлж өгч байна. Тантар сэтгэхүйн хүрээнээс халин гардаг юм аа. Одоо хүний мөн чанарын энэ их язгуур нь өөрөө дууддаг. Тэр дуудлага нь өөрөө энэ ашигч хэлж байгаа бол тантар буюу монгол хэллэгээр бол дандрын ёсон. Энэ нь бол үнний дуудлага гэдэг юм аа гэж. Ингэж дандрын ёсныхаа ер нь үздэг.
Тэгээ сэтгэхүйн хүрээнээс сальж гарахын тулд бид нэр их язуур руугаа дөтлөх ёстой юм аа. Тэгэхгүй болвол бид нар нөгөө мөн чанар руугаа ордохгүй байгаа учраас бид нар мөн чанараас холдох төдийд бид нар хинч биш бол хин нэгэн байж бүр чадхаач байна. Бүр хинч биш болж мэднэ. Ийм аюултай. Тийм учраас өөрийнхөө мөн чанар руу төтлөх, өөрийнхөө их язгуур руу ойртохын тухайд өөр лүгөө гүн шум гэж байгаа. Энийг энэ тантрын уламжлалаар хамаатуулан хэлж өгч байна. Тэгээ тантрын югзрүүд амраг хайрыг магтан дуулдаг нь учиртай. Амраг хайрын цэнгэл үнэмлэхгүй ахуйн бэлэг тэмдэг болдгоо. Хайрын таашаал дундал сэтгэхүйн хүлээж хоромхон зур алдардаг. За энийг та бүхэн ингээд жаахан бодоод үзэхэд их ойлгомжтой л доо. Одоо энэ хурцл хийх гэдэг маань сэтгэхүйд очоод яг гэдэг юу тэгж яах юм гэсэн юм одоо шууд хориглолт руу орчдөг. Тэгэл одоо янз бүрийн тийм онол таамаг, янз бүрийн тийм юмуд гарч ирдэг. Одоо тэр нь болохоор ингээд ёс бус харилцаанд орж болохгүй хэлгэн. За тэгээд ерөөсөө энэ болвол энэ эмийн энэ хурцл болвол зөвхөн одоо үржлийн зорилттой байх ёстой хэлгэн. Гэтэл нөгөө амтан бол яг үржлийн зорилттой. Яг ороон орсон үедээ өөрийн ирэхгүй хийдэг зүйл тийм үү? Хүн бол эрэгтэйч, эмэгтэйч хүн бол өдөр болгон хийх боломжтой. Им ороон ордог төрөлтөн биш шүү дээ. Тэгээ энэ утгаараа энэ дандрын ёсонд болохоор энэ хурцлын одоо энэ дотоод гүн амсуургаар нь сэтгэхүйн хүлээсээс ангиж ирж энэ их язгуурын оршихуйн тэр их чөлөө учрлыг хүртэмжийг хүлээн авах юм боломж юмаа гэж үздэг. Тэгээд энийхээ дагуу яг тийм тантрын ёсны бүр тийм маш өргөн дэлгэр ийм сургаал номлууд байдаг. Тэгээ энэ утгыг нь ошоо өгч жоохон тодтогч гаргаж хэлж өгч байна. Жирийн хүний хувьд сэтгэл үгүй төлөвт орох цорын ганц завшаан нь энэ юм аа. Одоо энэ сэтгэхүйн одоо энэ хүлээсээс алдарч тийм за эмийн харилцаанд орох энэ агшинд бол тэр цэнгэл жаргалаар үүдээд сэтгэл үгүй төлөвт орох цорын ганц завшаан. За энэ нь мөн та бүхэнд бас ойлгомжтой байгаах. За хөшиг нээгдэх шиг энэ хоромд бодит ахуй хялбар Зевс атуга харагддаг. Бусад үед сэтгэхүйн хийсвэр тайлбар дундаа хэрэн тэнүүчилнэ. Тэр бүхэн шүмгүй хоосон байдгаа. Тэгэхээр энэ одоо бусад үед сэтгэхүйн хийсвэр тайлбар дундаа л хэрэн тэнүүчлэнэ. Нөгөө сэтгэхүйгээ таниагүй байгаа, сэтгэхүйтэйгээ уулзраа олоогүй байгаа тохиолдолд яг л ийм л юм болдог гэж хэлж өгч байгаа. Тэр сэтгэхүйн учрыг тэр дотоод ертөнцийн учрыг олоход энэ чинь учир олдож, энэтэй чинь бид учраа олсны дараа энэ асуудал байхгүй болно. Ингэхгүй гэж. Тэгээ бусад үдэн сэтгэхүйн хийсвэр тайлбар дундаа л хэрэн тэнүүчлэнэ. Тэгээ нэг дими ингээд годомж мэдрэлж байгаа юм шиг юм явдаг. Дотоод ертөнцөө мэдэж ойлгоод ирэхээр тэхгүй. Өөрийгөө татаж авах нь шүү дээ. Тэр
тэдний зоргоор болохгүй. Одоо чинь дотоод ертөнцийн энэ төлөөллүүдээр би өөрийгөө тодорхойлохгүй. Энэ сэрэмж авсан хүн чинь одоо энэ сэтгэхүйн хэрэн тэнүүчлэлд хамт ингээл илэрж болоож явахгүй гэсэн болж байгаа байхгүй юу? Тэгээд тэгэхгүй бол энэ бүхэн чинь шимгүү хоосон зүуд. Ямар ч шим байхгүй гэж. Хөгжил явагдахгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Дотоод хөгжилт чинь ямар ч нэмэргүй зүйл. Тэгэхээр энэ сэтгэхүй чинь тааллаараа байгаад чи түүнийг нь гүйцэтгэх ажилтан маягаар боолын маягтай байх юм бол чиний хүн босно чихээр ерөөсө бүтэхгүй. Хүн болоогүй чинь дээр байсан байна гэж хэлэхээр байгаа юм л да. За тэгээ хүний ахуй үнэхээр нууцлага. Гэхдээ үүнд хариулт байхгүй. Учир нь асуудал байхгүй. Нууцлаг байх, асуудал байх хоёр тун их ялгаатай. Нууцлаг бол оршихуй, асуудал бол сэтгэхүйнхээ. Сэтгэхүй нууцыг бүтээдэггүй болохоор шийдэж чадахгүй. Асуудлыг өөрөө зохиодог болохоор шийдэж чадна. Тун ойлгомжтой байна, тийм ээ. Нууц гэдэг зүйл буюу тэр бодиттой бус гэж яриад байгаа. Энийг л одоо сэтгэхүй эзэж хүлээн зөвшөөрдөг үг гэдэг шүү дээ, тийм ээ. Одоо энэ нөгөө ямарваа нэгэн тийм асуудал үүслэе гэж бодоход түүнийг нотлогоо хэрэгтэй гэдэг тийм ээ. Тэр нотлогоо байхгүй болвол энийг чинь батлах боломжгүй байна гэдэг. Одоо янз бүрийн тийм хэрэг төвөг шийдвэрлэдэг энэ шүүхийн байгууллагууд чинь ерөөсөө тэр шаарддаг шүү дээ. Энэ бол сэтгэхүйн үйл ажиллагаа. Сэтгэхүй л ингэж байна. Тэрнээс одоо тэр хоёр шүүгдэгч хоёрыг хоёр талын хүнийг ингэж оруулж суулгачиж хагаад энэ чинь ийм хүн байна. Энэ нь ийм хүн байна. Тэгэхээр энэ нь худлаа яриад байгаа юм байна. Энэ нь худлаа ярьж байгаа боловч энэнийх нь худлаа ярьж байгаа нь бол хор уршиг багтаан байна. Энэ худлаа ярьж байгаа нь асар хор уршигтай байна гэд энэнд нь бурууг нөгөөд энэ хүнд нь зөвг нөгөө гэсэн юм. Энэ хуулийн хүрээнд бол ерөөсөө үйлчлэхгүй. Энэ бол болохгүй шүү дээ, тийм ээ. За чи худлаа яриад байгаа чинь би ч аа мэдчихээн чи худлаа яриад байна гэж шүүгч хүн тэгж ерөөсөө хэлэхгүй. Энэ болохгүй. Яг л сэтгэхүйгээр хоригдсон зүйл. Хош чи нотлогдоогүй зүйлийг тэгж ярьж болохгүй. Хүний эрхэн тэгж алдчих болохгүй гэл ингээл. Тэгэхээр тэр нууцлаг байгааг мэдэрсэн ч гэсэн тэрийг яг мэдж байгаа тэрийг ингээд тийм л штэ чигээд одоо хойлохнаа болж байгаа хэлэхэд бол тэр хүний царай нугаараа цүл балгаалстай ингээд баригдаал яг тех магадгүй тийм тохиолдолд энэ хууль үйлчлэхгүй. Баталгаач хаана байгаа юм ингээд урдаас чинь тэгэнгүүт нөгөө сэтгэхүйн хэмжээний л асуудал байх учраас нөгөө нууцлаг гэж байгаа зүйл буюу тэрүүгээр чинь хязгаарч хэрэг шийдэгдэг. Энэ боломжгүй. Уучлаарай. Нотлох чинь хүчин төгөлдөр бус байна гэдэг. Энийг оошоо өгш ингэж хэлж өгч байгаа. Нууцлаг байх, асуудал байх хоёр тун их ялгаатай. Учир нь асуудал байхгүй. Нууцлаг бол оршихуйн, асуудал бол сэтгэхүйнхээ. Сэтгэхүй нууцыг бүтээхгүй болохоор шийдэж чадахгүй. Асуудлыг өөрөө зохиодог болохоор шийдэж чаднаа. Сэтгэхүй асуудлыг өөрөө зохиодсон шүү дээ. Тэр утгаар нийгмийг бий болгочихсон. Тэгэхээр нийгмийнхээ тогтолцооны хүрээнд асуудлыг шийднэ гэж яриа шүү дээ. Тэгэхээр асуудлыг бий болгоцсон юм чинь түүнийг шийдэж чадна. Түүнийг ойлгоно. Түүнийг аргыг нь олчихно. Тэнд арга олтно. Ингэж
сэтгэхүй ажилдаг. За гэлээч эргэн тойрон орчлон ертөнц хүн өөрөө ч нуудлаг хэвээр үлддэг. Сэтгэхүй бол тун саяхны үзэгдэл. Тайхан осогшин сэтгэхүйн энэ хүний одоо дотоод боловс дотоод хөгжлийн биш дотоод ертөнцийн энэ тогтсон бүрэлдэн тогтсон энэ үйл явцын тухай нэлээд нарийн ярих гэж байна л да. За тантр бол философи биш ээ. Үнэмлэхгүй экзистенциал оршихуйч. Ийм хэлэхдээ би Сартр, Кэмю, Марсел тэргүүтээ экзистенциализм утгаар хэлээгүй шүү. Тэдний үзэл бодол оршихуй тухай философи болохоор тантрын зам биш ээ. Зөрүүн тун ихээ. Барууны экзистенциалистууд урам хугарсан, утга учираар хоосорсон, зүг чиггүй ганцрал цохиролд автаж ирсэн. Харин тантрын хувьд үргэлж баяр баясгалан амар амгаланд хөлчин цэнгэж билээ. Хөлчин цэнгэдэг билээ. Оршихуй бол өн мөнхөд үргэлжлэх цэнгэл таашаал гэж тантар хэлдэг. Энэ хоёр хандлага эрсдэс Сартр оршихуйн тухай сэтгэн боддог. Гэтэл тантар сэтгэхгүй бол гарц биш гэж хэлдэг. Наандж 5000 жилийн турш хүн төрлөختөн философичээ. Эхлэлийн тухай, төгсгөлийн тухай, орших хийгээ, дэс оршихын тухай, бүх юмсын тухай маргаж мэтгэлцээр ирсэн. Гэлээгээд нэг ч асуудлыг эцэслэн шийдээгүй. Хөшөө болтол суугаад бодоод байж болно. Зүүдэлж хөвцсээр ялгаа юу байх вэ? Бодит ахууруу зүглэнэ гэдэг зүүдэндээ сатаарч суухаас хайгуу эрсдэлтэй ад сорсон алхам аа. Алдах онохын хинж мэдэхгүй. Эргэж билүү үгүйч билүү? Эргэж ирлээ гэхэд чи бүрмөсөн хувирсан байх вэ? Энэ тохиол сайн уу муу юу гэдгийг таашгүй. Үнэхээр учир битүүлийг аяллаа. Юу хүлээж байгааг мэдэхгүй, хаашаа яах гэж яваагаа ойлгохгүй, харанхуй гүн рүү өсрөх шигээ. Цөөн зоригт нь л ийм эрсдэлт хувь заяаг сонгодог. Тантар энэ дэлхийн давс болдог цөөнхийн шашин. Дэлхийн давс болдог цөөнхийн шашин. Сарахад эдний нэг хэлээ. Одоо судартай эргэн орё. Баяр баясгалан умбах тусам бэлгийн хараа улам тэлэн энэ тэр алин живэлтэй эгэрч тэмүүлвч өөрөөсөө зогтохгүй. Сарахагийн талаарх 100 яриаг хаан түүнд хэлсэн байж таарна. За ингээд цаашаа нөгөө үйл явдал руугаа орж явах шиг байна. За ерөнхийдөө энэ философичдын тухай тэд нар яагаад гацдаг тухай дурдаад өнгөрч байна тийм ээ. Энэ нөгөө ухааны төвшөнд ухааны тухай ярихдаа нэлээ ярих юм байгаа юм. Философичдын тухайг бол тэгтээ мөн сэтгэхүйтэй мөн уйлдаж гарч ирдэг. Сэтгэхүй мөн нөлөөлсөн байдаг буюу тэгж тогтоон барих аргыг хэрэгэлсэн байдаг. Хүмүүн заяаны хөгжил тогтоон баригдах өчөөхөнч нэг ч хорон байх ёсгүй. Тийм боломжгүй. Хүн нэг ч хором тогтоон баригдах ёсгүй. Өөрийгөө ялангуяа тогтоон барих аргачлалаар зогсоох ёсгүй. Мөнхийн урсаж байх энэ мөн чанартайгаа нэгдээд л урсах ёстой. Байнгын хөдөлгөөнтэй байх ёстой. Ийзэм ямар нэгэн ийзэм болж болохгүй. Тэгээ философи гэдэг маань өөрөө монголоор бол гүн ухаан гэж орчуулагддаг боловч энэ нь өөрөө тогтсон таалал буюу үжил баримтлал шүү дээ.
Тэгэхээр үжил баримтлал нь өөрөө сэтгэхүйн таалал. Хүн сэтгэхүйн буюу хүн өөрөө үжил баримтлалтай байх ямар ч боломжгүй болдог. Хэн нэгнүүд бүгд үжил баримтлалтайгаа байна. Үжил баримтлал хүнд хүмүүн заяаг эрхэмлэгч ухамсарлаг зам мөрөөр явагчд огт байдаггүй. Тэр огтоос алга болдог. Сэтгэхүйн тухайдад Ошо Хошин гэж одоо яг сэтгэхүй гэж ингээд сэдэв аваад ярьсан ийм одоо манай хүн ертөнц подкаст чиг бодол сэтгэл сэтгэхүй гэж яг ингэж оноож нэрлсэн ийм сургаалыг нь би одоо монгол хэл дээр бичигдсэн энэ сургаалыг би бол олохгүй байгаа. Ер нь бол яг ингэж сэтгэхүйдээр онцгойлон ингэж яг тогтож тайлбарлах энэ сургаал ном бол ер нь их далд байдаг. Тэгээ түүнийг ил гаргаж ирэхин цаг нь болсон гэж үзээд түүнийг одоо дотоод ертөнцийг ил болгож байгаа энэ цаг үе шүү дээ. Одоо бол тэгээ эн чинь бол далд байсан буюу энэ нэг тарны ёсны энэ талтаа орчдөг ийм зүйл байсан. Чихтэй бол сонсогдсон гэж ахин хэлдэг байсан. Уул нь тэр сохор дүлий хүмүүстэй яриаггүй. Хэрвээ гэдэг үг тун учиртай үг. Хүмүүс нүдтэй юм шиг мөртлөө хардаггүй, чихтэй юм шиг мөртлөө сонсдоггүй. Учир нь тэдний сэрэл мэдрэхүй төгжигдмэл байдаг. Өөрсдийгөө үнэхээр харж сонсч байна гэж мухар сохроор найддаг тул юм шиг байх нь маш осолтой. Анхаарал сарнихгүй, бодол тогтолгүй, ямар нэгэн тайлбар хийлгүйгээр харж сонсч чаддаг билүү? Сарнай цэцгийг харлаа гэхэд энэ бол сарнай цэцэг гэж хэлэх буюу бодол тэр даруй орж ирнэ. Ийм үг буюу бодол давтсан агшинт чи сарнай цэцгийг харахад болтгоо. Хийсвэр нэр томьёо мэдлэгийн жагсаалд хөвөрсөөр харин бодит цэцэг алс тэртээ үлднэ. Сарнай цэцэг гэж хэлмэгч нүдний чинь өмнөр хөшиг буудаг. Үг хэл бол бодит ахуйгаас тусгаарлагч хөшиг. Сарнай гэлгүүгээр цэцэгч гэлгүүгээр харж болохгүй байна уу? Бодит ахуйг үг хэл үжил бодлын говьлогч шилгүүгээр зүгээр л харагдтун. Үг хэлгүүгээр харах тусам бэлгийн хараа нээгддэг. Туршаад үзээрэй. Модыг мод гэлгүүгээр сайхан муухай гэж дүгнэлтгүйгээр халиа. X, Y, Z юу ч байсан тийхүү шүүж цэгнэлгүйгээр ажиглаж бай. Битгий шүү гэж Иесус хэлдэг байсан. Шүүж цэгнэхийн хамтаар чи өнгөрсөн цаг руу халтарч одоо цагаас алдууран одноо. Шүүх нь үргэлж хаглан бутрахах үжил суртал болдог. Бодит ахуйг харахын тулд нүд чинь тунгалаг байх учиртай энтхэг Герман, Америк нүдээр харах юм бол чи бодит ахуйг олж харахгүй. Хин дуулал нүдээр харах юм бол бодит ахуйг харахгүй. Нүгэлтэн хийгээд буянтан сэхэтэн болоод бүтүүлэг гэж үнэлж цэгнсэн байр сууриас харах юм бол чи бодит ахуйг эзэж олж харахгүй. Явж сууж ярьж хөдөлж байхдаа ямарваа тайлбар шүүмжгүйгээр бодит ахуйтай харьцах туршилтыг ахин хийж байгаарай. Энэ бол тамтарт орох хамгийн сайн бэлтгэл юм аа. За ингээд цааш нь дамжуулалтаа хийж байна. Тэгээд Ошо Хошин энэ тайлбар нь бол 1970-ад
оны үеийн шавнартай хийсэн Сарахагийн энэ тантрын дуудлагыг тайлбарсан тайлбар яриа байгаа. Тэр үед дотоод ертөнцийн тухай Ошо багш мөн маш нууц далд хэлбэрээр хэлж өгч ирсэн байдаг байгаа. Тэр үед Ошо багш бол дэлхийг байлдан дагуулж байсан. Маш олон шавьтай шавнар нь бүх тэр дэлхийн өнцөг болон бүрээс ирдэг байсан. Тэгэхээр одоо үндэстэй ястан хар цагаан шар боророо бид нар ялгардгүй, түүнээс хамаардгүй хүн төрөлтөн гэдэг энэ төрлийн чанар маань үнцэнтэй гэдгийн жишээ яг энэ Ошо багшийн шавнарын дунд харагддаг л да. Тэр сэр сэхэрн гэдэг нь тэр үндэс яс угсаатай амарч хамаагүй гэдэг нь гэж батлагддаг. Хүмүүн заяа эрхэмдээд гэдгийг бид нар өөрсдөө өргөөд ирдэг. Өргөж ирж байгаа нь Ошо багш руу тэмүүлж байгаа тэмүүллээр нь тэр ирч хүчтэй тэмүүллээр харагддаг. Тэгэхэд тэм сэтгхүү нь бол тэднийг зогсоох болооч юу хийгээд яваад байгаа юм бэ? Наад ажиллах л урдах нь над хоолоо олж идэг арга өчөө сайжруулаач гэдэг ингээд байна. Юугаа хийж тийш явах гэдэг. Тэнд юу хийх, юу бүтээх юм гээд сэтгхүү бол тэрийг огт ойлгохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхэд л зүтгэн тэмүүлэн зорж очдог. Тэгээд энэ нандин сургаалыг нь сонсож суудаг. Тэгээд бясалгал хийгээ тэнд нь ингээд тийм даяанчлах байдлаар тэнд л жинхэнэ амгалантай учирдаг. Ингээд одоо нийгмийн тогтолцоонд үнэхээр цаашдаа байж чадахгүй болсон хүмүүс нь тэр аашрамаас холдохгүй. Тэгээд тэндээ ингээд насан туршдаа үйлчлэн зүтгэх ийм сонголтыг хийдэг. Ингээд сэтгхөө нь бол чи яаж байна л гин. Арайчтай чи ийм тэнэг шийдвэр гаргаж чи миний өмнөөс ингэж яадаг чи хиймээ ингээл нөгөө сэтгхүү чинь хэцээч амар сайн тайван байлгахгүй. За тэгэл байж идэл одоо жишээ нь Ошо багшийн нэг шиг тэр ашрамд нь үлдээл насан туршдаа тэнд нь үйлчлэн зүтгэн гэсэн байж идэл өвчин туслаа гэж бодъё. Тэр сэтгхүү чинь хэлээ ш. Зүгээр гэр орондоо байж исэн бол тэгээд одоо наадах чинь ингэж өвчин тусаж ингэж ингэхгүй штэ. Харж яах нь чи өөрийгөө гэл ингээд сэтгхүү чинь босоол ир. Гэтэл нөгөө манай хүн ертөнц подкаст хэлээд байгаа юм чинь бол дотоод ертөнцөө хэр таньсан юм бэ та? Дотоод ертөнцтэй ер нь ажилласан юм уу юм уу? Энүүгээр чинь шалгагдана, шүүгднэ гэдэг. Тэгээ энийг таньж түүнийгээ задлаагүй тэгээд түүнийгээ дотор боловсруулаагүй байх юм бол сэтгхүү чинь насан турш чинь таныг орхихгүй дарамтласаар л байна. Нэг хазгаа гიშгэгтчил тэр хэлээгүй би чамд гэл ингээл сэтгхүүгээ өөрийнхөө мэдэлд аваад өөрөө дотоод ертөнцтэй эдэн суугаад эхэлсэн хүнд бол алтарч унаад өвчин тусаад яаж ч байсан тэр тийм л болоо тэгж тийм л юм боллоо л гэж хэлж ахаас дотроос нь хин нэгэн таны өмнөөс далжганаад янз бүрийн хэрүү шууганд дэгдээгээд байхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө дотоод ертөнцийн бидний дуулууртай хамтрагч маань болсон байна гэж ойлгоно гэсэн үг байхгүй юу? Тэгтээ мэдээж ингээд нэг харанхууд бүдэрж ойчихгүй. Наад чинь болгоомжтой байгаараа наад чинь жоохон харанхуй бай шүү. Гэрэл тусгаарай гэдэг энийг сэрэмж тохиог бол дотроос нөгөө сэтгхүүн таламжаар тэрийг өгнө шүү дээ. Өгдгөр нөгөө түрүүний яснаар.
ийм нарийн одоо төвшний үйл явц энэ хүмүүний дотоод энэ хөгжилд уялдаатай ингэж өрнөдөг байгаа. Тэгээ бид нар энээсээ суралцаж тэгээ дотроо хөгждөг. Ингэ боловсрдог. Ийм л ганц зам мөртөө. Бусд нь бол буруу худлаа гэдэг шүү дээ, тийм ээ. Хошоогч энд бүр тодорхой хэлж өгөөд байна. За 100-ны туршид та нарт эгогоос ангижирвал деважинд очно гэж сургаж ирсэн. Тэгвэл би хэлье. Эгогүй бол деважин өөрөө чам дээр ирнэ. Деважин бол газар орны ойлголт биш, оршихуй мөн чанараа. Эгогүй үедээ чи деважин болдог, эгод хүлэгдсэн үедээ там болдгоо. Эгод хүлэгдэх гэдэг нь чи өөрийгөө оршихуйгаас саланг тустай нэг юм гэж мэдрэхийг хэлнэ. Ийм байдалд зовж давчдгаас аргагүй. Эго зовлон бүтээдэг мөртлөө жаргахыг хүсдэг нь хяслантай. Хэдий чинээ зовлон бүтээн төдий чинээ жаргалд шунана. Энэ шунлын цангаа тайлагдчихгүй. Давстай ус уух тутам цангаа нэмэгддэгтэй адилаа. Ингээд нарийн төвшин рүү ороод явж гин. Тэгээд эгогоос ангижирвал деважинд очно гэд сургадаг нь үнэн л дээ. Энэ чинь бас нэг тийм шашны философи йогийн сургаал номлолын нэг л алтан дүрэн болчихсон зүйл шүү дээ. Тэгэхээр тэгжил одоо байж бид нар амар амгалан төрхийн тэрнээс хойш хүрэхгүй байна гэдэг ийм л нэг тийм шашинлог бие мужил баримтлал бий болчихдог. Энэ чинь сэтгэхүйн тааламжаар бий болж байгаа зүйл шүү дээ. Тэгэнгүүтээ нөгөө одоо нийгмийг сэтгэхүй бүтээсэн гэдэг шиг, дотоод ертөнц бүтээсэн гэдэг шиг шашныг мөн л энэ дотоод ертөнцөнд бүтээсэн болж таардаг. Адилхан. Нэг нь сайн талтай, нөгөөх нь муу талтай гэж хэлж болохоор нэг нь деважин, нэг нь там юм шиг ингэж ойлгохдохоор ийм л арга билгийн юун дээр аваачаад дээсэн дээр аваачаад тавьчихчих болдог ийм ойлголт гараад ирдэг. Энэ нь тийм их чухал юм биш. Тэр эго гэдэг чинь юу вэ гэдгийг бид таних хэрэгтэй шүү дээ. Тэгээ эго гэдэг нэг хадны мангаа байж түүнээс л цухтах юм шиг бодоод байна шүү дээ. Тийм л сургаал номлолууд явдаг нь үнэн. Тэгжиж ирсэн. Тэгэд энэний эсрэг энэ хүн ертөнц подкаст дуурж байгаа хэрэг шүү дээ. Чи хүн болохоос хэн нэгэн бишээ гэж ингэж дуурж хэлж яана гэсэн үг. Тэг хүн гэдэг чинь хэн нэгэн биш гэдэг. Тэг хэн нэгэн гэдэг чинь тэр эготойгоо хамт байдаг нөхрийг хэлээд байна. Яг хүн гэдэг чинь эгог өөрийнхөө эрх мэдэл авсан тийм үн цэнтэй хүмүүн заяа хэлээд байна гэхэд. Ингээд манай хүн ертөнц подкаст гол агуулган болоод яриад байгаа. Тэгэхээр энэ эгоноос салах тухай. Тэгээд тэр нэг деважин тамын тухай ингээд би болгоод ингээд байна гэдэг чинь нөгөө одоо тэггүй тийм шүү. Одоо ийм хууль бай. Хуультай шүү дээ. Энэ хуулийг зөрчих юм бол ингэ шүү дээ. Яг ингэж байгаа адилхан. За чи зүгээр нэг деважинда байгаа юм шиг зүгээр байхгүй бол там руу илгэн шүү. Гэхдээ яах гээд байгаа юм те. Энд чинь айдас төр чинь тоглож байгаа гэсэн үг байхгүй юу? Таныг айлгаж байна. Тэгэхээр нөгөө айдас гэдэг зүйлийн ард нуугдчихад хүн хэмээх энэ тэргүүн зэргийн энэ эрхэм чанараа бид нар үн цэнгүй болгоод үнгөөдүүлээд идэх. Энэ тухай ингээд хошоо гүшин мөн бас хэлж өгж байгаа хэлбэр нь энэ эго боёо там деважин гэдгээр тайлбартаагаар явж байна л да.
Тэгвэл би хэлий, эгогүй бол деважин өөрөө чам дээр ирнэ. Деважин бол газар орны тухай ойлголт биш. Оршихуй мөн чанараа. Бидний их язгуураа гэсэн үг тийм ээ. Одоо энэ Ошогшин там деважин гэж санал болгосон энэ жишээн дээрээс харахад дотоод ертөнцид нь бидний там байгаа байхгүй юу? Тэгээд хүн ертөнцийн бидний деваж. Тэгэхээр бид нар дотоод ертөнцид амьдрах юм уу, хүн ертөнцид амьдрах юм уу гэдгээ бид нар шийдэх бүрэн боломжтой юм төрөл. Тэгээд ийм боломж нь энэ мэдлэг нь энэ ойлголт энэ бүх юм чинь ингээд өгөгдөж байна. Тэгэхээр энийг ашиглаад бид деважиндаа амьдрий. Энэ таны өмнө нээлттэй. Тийм учраас деважингийн иргэн мэд ингэж өөрийгөө өөд нь өргөө гэдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ тамад байгаа юм шиг энэ амьдралаар бид нар амьдрдаг байх нь энэ нь өөрөө дотоод ертөнцийн маань үзүүлдэг энэ сургалтаар бид нөлөөлөгддөг энэ шалгалт байдаг юм аа. Энэ шалгалтыг бид нар даван гараад энэ шалгалтаас бид нар суралцаад түүгээр дамжиж бид нар сэргэг ухаалаг оюунлаг ухамсарлаг чанарлууга тэмүүлэх эрч хүчтэй болж ирдэг. Тэмгүйсэн бол бид амьтнаас өөрчлөл хоолны хойноос сууцлжсан ийм л амьтан чанарын төрөлтөн байх байлаа л да. Дотоод ертөнц маань байгаа учраас бид нар өсөж хөгжих тэр түлхэж тэр ташуур бидэнд байна л гэсэн үг. Бидний хөдлөгдөг ташуурын үүргийг гүйцэтгэдэг гэдэг нь дотоод ертөнц байна. Ингээд бид нэр там деважин гэдэг дэнсэн дээр авч тавих юм бол дотоод ертөнц нь там болоод хүн ертөнц нь деважин болдог. Ийм ойлголт босч ирдэг, гарч ирдэг. Тэгэхээр бид нар хүн ертөнцтэй амьдрахын тухайд хэн нэгнээс хүмүүн болно гэж байгаа тийм ээ. Энэ нь бидэнд мартаж болшгүй ийм бараг үжил баримтлал болгочхоор энийг бүр хэзээч мартаж болохгүй. Амьсгал хураан хордлоо мартаж болохгүй зүйл нь энэ юм. Тэгэхээр дотоод ертөнцөө таниад ажиглаад тэгээд түүнийг анзаараад ирсэн хүн нөгөө төрүүчийн нэвтрүүлгээр хэлсэн тэр хүмүүсийг хараад яандаа чаавас гэж байгаадаа адилханаар мөнөө дотоод ертөнцтэй хөдлөгдсөн байгаа хүмүүсийг хараад мөн тань. Эхлээд өөрийгөө таньж дараа нь гадагшаа ингээ харахад тэр толин тусгал чинь тэдрийг харуулдаг гэсэн үг байна. Доторх тол чинь гадагшаа яг ингээ нүдний язгуураар махан нүдний язгуураар тэр чинь бүр яг харуулдаг. Гэхдээ би юугаа харж исэн байна. Би яг эднэртэй адилхан юм байсан. Гэ толгоос ихсэрдэг. Тэгээд яаж ийм боёж болдог байна. Энэ сургалт арай дэндүү хатуу байна. Эн чинь бүр тамийн чанартай, ийм хэцүү зовлонтой. Нэг насанд ч барагдахгүй ийм айхтар хичээл сургууль байна шүү дээ. Энэ арай л хитрхий байна. Арай л чанга байна гэж хүн үнэхээр ойлнд болдог. Бүр сөхөрдөг. Сөхөрж байгаад орилдог. Тэгээд дотоод ертөнцтэйгээ үнэнхүү ингээд нарийн төвшөнд харьцаж эхэлдэг. Ингээд хүн зам мөрөө олох юм боломжтой болдог. Энд маш хэцүү учраас багш дээдс мэрэгдөөч гэсэн маш олон янзаар өөрсдийнхөө төвшөнд өөрсдийнхөө арга барилаар маш олон хувилбараар энэ бүхний тухай хэлж сургасан байна. Товчхондоо ерөөсөө л ийм юм. Дотоод ертөнц хүн ертөнц хоёр л байгаа юм. Ингэж сэлүүхэн сайхан ойлгоцгоох хэрэгтэй. Тэгээд өнөөгөө насан туршдаа бүү март би деважинд амьдрах уу, тамд амьдрах уу гэдгээ би өөрөө шийднэ.
За нэг хэсэг тамд амьдраадах. Тэгээд за боллоо. Одоо хангалттай. Одоо деважин руу явъя. Хүн өөрөө ийм шийдвэр гаргах бүрэн боломжтой. Тэгэхээр там гэж юу юм? Деважин гэж юу юм? Яаж амьдрдгийг? Яаж суралцдгийг? Энийг хүн өөрөө нотолцсон. Баталсан байна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ дотоод ертөнцийн манаргаж яваадахыг гэдэг. Тэгэл зүгээр нэг энгийн жирийн амьдрал дотор орж суртын дотор зүгээр сэлж өгнө. Ийм одоо туршлага, ийм дадлаг хийдэг, ийм тогтолцооч бий. Тэгвэл нэг хэсэг явж тэндээс баахан суралцсан шүү. Тэр чинь нөгөө сэргийг ухамсартай байгаа учраас харагдах байдал нэг зүгээр ингэлж игэлж ирийн нэг тийм одоо хүн шиг яваад ах боловч өөрөө тэнд ударч асар их мэдээллийг хүртэж түүнийг дотор боловсруулаад дотоод хөгжлийн асар өндөр тийм эрч хүчтэй болж гарч ирдэг. Тэгэнгүүтээ буцаад хүн ертөнцтэй амьдраад боيو тэр диважин хэмээх тэр төвшөндөө буцаад ирэх бүрэн эрэхтэй. Ийм үнцэнтэй төрөл гэдгийг насан туршдаа ерөөсөө мартаж болохгүй. Хэн нэгэн биш гэдгийг насан туршдаа огт мартаж болохгүй. Хүмүүн дээд заяатан гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Энэ нь их чухал. За өнөөдрийн нэвтрүүлгээ ингээд өндөрлөе. Энэ сарын сүүлийн бяцлахгүйн нэвтрүүлгээрээ сэтгэхгүй хэмээх сэдв маань хэрхэн бяцлагтай, бяцлаггүйч чанартай амьд хэрхэн авцалдах юм бэ гэдгийг мөн тайлбарлан таниулж яриад энэ сэтгэхгүй гэдэг сэдв маань дуусна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Эргэн уулзлаа. Түр баяртай.